дараагийн зочин YouTube-өр Newsack ирсэн байна. Студид тавтаа морилаа. За манайхан бол зарим нь үзчихсэн хүмүүс байгаа, сонсчихсэн хүмүүс бас байгаа болов гэж бодож байна. Тэгээд миний хувьд бас яаж яваад үлээ те ямар ч байсан хайж олоогүй юм а. Тэгэл нэг ингээл нөө дараагийнх руугаа орчдөг штэ. Recommend хийгдэл дараагийн бичлэг руугаа орсон чи яг энэ бичлэгийг бол хэд удаа үзэж байсан байдг юм а. Тэгээд өнөөдөр царайг нь харъя да. За сайн уу. За сайн уу. Тийм байна. Цастаа өдрийн минь. Ямар гоё юм бэ? Цастаа өдрийн минь. Шууд асуунаа саяны асуултаа. Шууд асуугаад гай цастаа өдөр юу ихийг хүсдэг вэ? Цастаа өдрөө. Аха. Микрофон авах. Микрофон татсан. Эндээс авах. Тэгэл айл болох юу гэх юм. Одоо энэ уртлаас гэдэг. Тийм уртлаас. Айл болох тэгэл ер нь нэг юм гоё тогтуун яг гоё юм хүсгэр цаас масаар бол тэгэл гадуур л алхахыг хүсдэг дээ. Айгуу гоё тайм. Угаасаа тэнгууд гадаа замын төвжил хүмүүжил эхэлчихдэг шүү дээ. Гоё нэг гоё алхаж малхаал дуу муу сонсхийг л хүсдэг дээ. Тэнгууд нөгөө цастаа өдөр чинь бас хоёр янз байгаа дээ шүү дээ. Одоо энэ бол гадаа чинь амар хүүтэн бүдэн биш. Биш те. Тий, тэнгууд бүр нэг юм салхилчингууд ч одоо бүр гарах ямар ч хүсэлгүй ч гэдэг юм те. Тийм шүү. За тэгээд үзэгчдэд өөрийгөө танилцуулъя. Зарим нь бол таньж байгаа хоолойн сонсоод зарим нь бол мэдж байгаа ах. Тэгэхээр нийт одоо үзэж байгаа хүмүүстээ сайхан өөрийгөө танилцуулаад гурлаа ярианд орчих. Тэгэл Батбаатар гэдэг дээ. Тэгээ 2019 оноос хойш яг энэ хипхопын чиглэлээр YouTube-ийг эхэлсэн. Тэгээд ерөөдөө одоо л яг 6 дахь жилдээ full time content maker байгаа. Тэгээ ер нь бол миний мэдээлэл ч юм уу иймэрхүү зүйлүүдийг үзэх хүсэх юм бол миний нэрээр YouTube ч юм уу Facebook-ээс хайнгууд гараад ирнэ бас орж сонирхорой тий. Тэгээ тэнгууд ямар ч одоо ингээл 7 хоног тутам ямар ч айгу олон тэм төрлийн нэг цагийн үржигэл явдаг л да. 7 хоног тутам л ингээл янз бүрийн мэдээллүүд орно нэг тиймэрхүү. Стил нь гоё юм аа. Үнэхээр ингээд тухных нь бас ингээд юу ингээд засалт гэх юм аа. Бишээ. Тухны өснээ тий. Гоё харагдаад бүр нүд гэлбаа шүү дээ. Гэлбаа харин яагаад гэлбаад байх гэхгүй юу? Үгүй тэгэл гэлбэн даа гэж. Гэлбэн даа. Мазаа өмсчдийн өснө болсон юм аа. 19 он эхэлжсэн. Одоо 6 жилийн өмнө. Тийм 6 жилийн өмнө. Яаж эхэлж ив тэр нэг юм оч байгаа штэ нэг юм эхлэх тийм тэр ер нь хаанаас гарч ирж ирсэн бэ? Яг гэдэг багасаа л нэгээд ер нь тэрчлэн жоохон сонирхолтой байсан дөө. Тэгэл яг тэр нэг сонирхол мөрхлөө жоохон хөгжүүлээ ингээ. Тэгээд ер нь багасаа жоохон нэг видео медиа ч юм юм аудио юм сонирхолтой байсан учраас тэгэл тэрийг ингээл дагнаад хийсэн те. Анхны бичлэг оруулахад явна өдрөж авчихсан. Анхны бичлэг оруулахад ер нь амар тийм дайжгүй мэдрэмж авчихсан. Тэгэл тухайн үед те юу гэх амар тийм хичээж ярьдаг те. Ингээл хоолоо моолгоо заавал ингээд тембрээ өөрчлөхгүй бол эдит медит дээр анхаарал тэгээ бүтэн өдөржингөө суудаг ч юм уу. Тэрхэд бол амар тийм дайжгүй байсан. За энэ ямар ч ингээ хийгээд байвал болоодох юм байна гэдэг. Тэгээ ер нь бол ер нь одоо юу гэх яг тууштай л байл амар болох юм байна даа л гэж бодсон шүү те. Анх хоолоогоороо жоохон тоглоод исэн, тембрээ өөрчлөөдсөн гэж одоо бол яг л өөрийнхоороо ярьдаг уу? Тийм, одоо яг нэг хамгийн гол нь юу гэх яг ингээд нэг темберт ярьдаг байхгүй юу? Тийм, тэнгүүд би яг одоо жишээ нь бичлэг хийхдээ яг би үзэгчийн зүгээс өөрийгөө тавьж боддог байхгүй юу? Үнэхээр одоо чи хэрвээ энэ бичлэгийг одоо тэ үзэгчийн зүгээс үзэжсэн бол энийг дуустал нь үзэх ч гэдэм үү, тэ үзэгчийг ирж тухтай байхаа тэ. Одоо чи би микэн дээр аудиогоо уншиж хахад миний цаана амар юм ингээл түвчнээ дэвлэгцөө, тэнгүүтээ нойсоо багасгах ч гэдэм үү тэ. Тэгэнгүүтээ гинт амар чанга яриад гинт амар айж явах ярихгүй те яг нэг юм нэг тембрээр ингэж бас ярих нь амар чухал гэж бодсон л доо те. Хүмүүст нэг юм жоохон тухгүй байдал үүсэхгүй тийм жоохон удаан сасгаар нэг юм төвхтэй байгаад байдаг штэ. Тийм байдал үүсэхгүй байдгийн надад бол тийг санагддаг юм аа. Тэгэхээр анхны бичлэг ер нь яг ямар сэдвтэйсэн бэ? Яг л одоо байгаа ш. Одоо анхны бичлэг бүшаал дали тийм MB хамгийн өндөр харуун тоглогч гэсэн бичлэг байсан. Тэгэхээр би ч бас нөгөө сакс хипхоп гэл яг л нэг тиймэрхүү сонирхолтой л доо. Тэгээ өссөн сакс мөмбөг MB бол хипхоптой холбогддог. Тэгээ яг л нэг тиймэрхүү чиглэлээ юу байсан болохоор яг энэ хүн чинь гэхдээ ер нь яг ямарваа нэг юм бизнес ч юм уу тиймийг хийхдээ ер нь нэг юм хантай ер нь нэг жоохон мэддэг салбар руугаа л орж иж ер нь бол дайггүй амжилттай байна шүү дээ. Тэгээ тэнгуүтээ тууштай байдлын дээрээс яг юм зөв зүйлдээ ингээд тууштай байх юм байна. Тууштай байвал их зүгээр юм байна гэдгийг л ойлгосон л тоо. Тэгээ тэнгуү чи ингээд ганцхан тууштай байдал бас те ингээд чухал биш байгаа байхгүй. Тэнгуү чи яг одоо юу гэх юм одоо rapper ч гэдэг юм уу те скол юм сэтгүүлч гэдэг юм уу одоо ямар ч төрлийн ажилтан хүн байж болно тэнгүүт яг энэ зүйлийг хийх гэж ёстой те энэ зүйлээр яг амжилттай салбартаа манлайлж чадах уу ч гэдэг юм уу те тэнгүүт
тэр зүйлээ тодорхойлсон хүмүүс тууштай байдлын дээрээс яг тэр зүйлийг хийх гэж төрсөн хүмүүс бол амжилтанд хүрдээл юм шиг санагдсан шүү дээ. Сая нэг би бас нэг Facebook дээр пэйж дээрээ сак тэр контентын тухай нэг ярьж байгаас бас сакстай холбоотой. Тэг бас сакстай холбоотой яг нөгөө юм хошин дуу оруулалт анх одоо би DJ Мич гээд Facebook дээр тиймэрхүү контент хийдэг нэг Америк залуу байсан. Тэгээ би тэрийг бичлэг үзсэн чинь ингээд дан аудиог нь хааж агаад YouTube-с бичлэг саксны бичлэг татж авангуудаа ямар ч аудиог олгож аваад өөрөө ингээд те дуу оруулаад тэгээд бүх үзэгчдийн шуум бөмбөг тогсож байгаа. Тэгээ ер нь нэг аудио эффектийн тийм контент л доо. Тэгээ тийм фаны саунд эффект тиймэрхүү юмнууд бол надад яг юм хийцлэл шаардсан жоох юм шандас шаардсан юмнууд жоохон туртай их юм уу? Жоохон нэг нухч мухатай яа ингүүл жоохон фаны болгочих юм байна ч гэдэм үү. Тиймэрхүү амар гой санагддаг. Тэгээ ер нь бол нэг юм байхгүй юм хийвлэх гой санагддаг шүү дээ. Тийм үү. Байхгүй тий. Sac fan гээд SUC тэгээд fan тий. Энэ хизэнээс хийгдэж эхлэв? Энэ бол би энийг бол үзег юм. Хуучин пэйж мэж гээл ер нь тэгээд яа тэгэл 5 жил болсон бохоо 4 5 жил болчихоо. Одоо ямар ч тэгэл зөвхөн MBA хийхгүй бас Монголын дээдлийг эхэлчлээ те. Тэгээд Монголын сакс чинь 2 холбоо хийж байгаа л нэгдэл бүр илүү гоё болоод хөгжиж штэ. Тэгээд энэ минийгээд дагаад ямар ч бас Монголынхон лиг мэйгээр нэг тиймэрхүү дуу оруулах. Гэтэ яг тэ нэг юм яг юм Монголын юмд тийм ингэ жоохон бас хил аманд орооцолтож эхэлдэг л дээ те. Жишээ нь одоо би YouTube дээр одоо чинь за нэг энэ рэперийн талаар ингээ мэдээлэл ингээ цацчих юм бол одоо нөгөөх нь над руу бишэлтэй бро энийг авчаач те энийг ингэж штэ. Тий одоо яг ийм асуудал ер нь бол бас тэн дээр тавцчих магадгүй л гэж бодож байгаа л доо. Гэхдээ нэг тийм том асуудал биш ээ. Ер нь жоохон хөвгчлөлтөө байх ах. Яа тэгэхээр зөв ер нь категорийн илүү нэг жоохон фаны хөвгчлөлтөө маяг руугаа нэг юм дуучдын нэг юм бичлэгийг тавингуудаа арт нэг юм солгоо дуулаад идэг нэг бичлэг яваад идэг штэ. Дуу оруулаад баг тиймэрхүү гэж ойлгож болох уу? Тий ер нь бол одоо болохоор жоохон мэдэхгүй байна. Тий ер нь бол зүгээр фаны дуу оруулалт тий жишээ нь тий LeBron James жишээ нь одоо хүүхдтэйгээ ярьж явах юм бол шал өрнөний тэрийг нь одоо яриад тий оруулдаг ч юм уу тий нэг тиймэрхүү. Одоо тэгэхээр яг хэдэн төрлийн контент хийж байна. Саяны бол зөвхөн хипхоп. Тий одоо тэгээ би ч бас өөрөө нэг подкаст хийдэг. Ямар ч сан подкастаа тунуудахгүй бас буцаагаад хийж эхлэх гээл тэгэл ямар ч холбоотой тий ер нь хипхоптой холбоотой. Гэхдээ яг подкастыг бас арай бас өөр хүмүүс хөтөлтийн байна да гэдгийг би бас сүлд ойлгосон байхгүй. Тэ яг энэ хүнээс асуултаа оновчтой асуух те. Тэгээ подкаст ч юм болохоор юм цаг маг гарны урт хугацааны юм байна шүү дээ. Тэгмэд үзэгчтэйг яаж барих уу те. Ер нь бол нэг тийм бас нэг арай өөр стилийн зүйл болохоор бас энд одоо харахаа өөрийгөө бас жоохон бэлэмшвэн байна. Тэгээ жоохон нэг хэсэг бас нэг жоохон авчаад ямар ч өөрийгөө бэлэн болсон гэж бодсон үедээ. Тэгээ ер нь бол эргэж ирэх гэж бодсон. Тэгээ яах вэ тэгэл одоо ер нь бол тэгэл нэг ганц хоёр бизнес тэгэл ер нь цэвэр контент мейкер хийж энэ нэг тиймэрхүү. Одоо энэ нөх хипхоп юу Newsack ч одоо яг энэ хипхоп тийм Монголын хипхоп орчинд юу болоод байна гэдэг бас зүйлсийг тоомлоод хүргээд идэг. За миний бол үзсэн хит хитэн дугаар бол тийм байсан. Тэгээд энэ санаагаа ер нь хэрхэн олж исэн бэ? Ер нь яг ийм хипхоп контент ялангуяа нөгөө хоёр хүмүүсийн дунд ингээд нэг биф гэж ярьдаг штэ үл ойлголцолж юм уу нэг юм яваад идгийг ингэж нэг дүгнэлт маягаар бас үлд нь яриад идэг тий. Тэгэхээр хэцүү зүйл нь бас байдаг л бах л та. Тий хэцүү зүйл нь бол мэдээж мэдээлэл олох гэж. Одоо нэг юу гэх бид нар чинь юм зах зээл нэг тодорхой хэмжээний жоохон жижиг гэн тий. Тэгэхээр олон рэпер байхгүй. Тэгээд ерөнхийдөө бол гараад бол битэйгээ таардаг учраас ер нь яг юм Америкийн хипхопын төвшний биф бол явагдахгүй. Энд тэнд байн одоо чинь тийм зэгээл сайт авахтай өдөр болгон мэдээ оруулалт өдөр болгон тэнцэнээс авахт энд бол одоо тийм нэрхэдэ байхгүй байгаа шүү дээ. Тэг яг тэр энэ контентоо бол анх одоо олсон санаа манаа нь бол тэг ерөөдөө бол нэг юм 7 хоногийн яг юм мэдээтэй байх хэрэгтэй байна. Эхлээд зүгээр мэдээлэл энэ хоёр ингэсэн байна гэж мэдээлэл хүргэж байгаа дараа нь энийгээ 7 хоногийн багц руу оруулчихгээд тэг ерөөдөө нэг юм 7 хоногийн багц мэдээлэлтэй ийм салбарын багц мэдээлэлтэй зүйл байвал энэ сонсогчдод ч айгүй ойлгомжтой ер нь айгүй дажгүй байна гэж бодсон л доо. Тэгээд хамгийн гол нь юу гэх юуг яаж ярих нь амар одоо тийм чухал юм байна гэдгийг би ойлгосон л доо. Ямар ч сэдв ингээд өнөөдөр байж олон те тэгэнгүүт тэр сэдвийг яг яаж ярих уу гэдэг нь л хамгийн чухал зүйл юм байна гэж ойлгосон шүү дээ. Тэгтээ нөгөө араас нь өөрийнхөө нэг жоохон юм дүгнэлтийг хэлээд идэг тийм. Тэрэн дээр бас нэлийн бодох хэрэг гардаг байх л та. Тийм. Тэгэл ямар ч зэн тэгэл би өөрийнхөө ямар ч зэн бодож байгааг хэлэндээ энэ нэгэнд энэ худлаа ярихгүй, худлаа мэдээлэл төгөхгүй яг өөрийнхөө бодож байгааг те
Уусаа худлаа юм чинь би тэгэл одоо ингээд би ч энэ урт хугацааны жоохон ингээд юм хаардаг болохоор тэнгүүд би худлаа байх юм бол би урт хугацаанд энэ нь бол явж чадахгүй шүү дээ. Одоо уусаа хүмүүс чинь тэнийг шин шүү дээ. Ингээд дор бүрний дотроо ингээд тэнгүүд урт хугацаанд бол ер нь ингээд яг үнэн ч юм уу эсвэл яг нэг тийм хүмүүснийг шүүгдээд үлддэг болохоор тэрийг л айгүй их боддог л доо тийм. Комментуудыг бас ингээл харахаар би одоо бүр бүгдийг нөрөө шийдсэн үзсэн юм уу. Тэгээд нэлийн бас юм дэмжиж байгаа хүмүүс ч бас байна. За зарим нь бол нэлийн юм шүүмжилсэн, дургуутслаа илэрхийлсэн тий. Жохон танхаа үг хэрэгэлсэн комментууд ч бас их байна л да. Тэгээд аргуудын энэ чин хипхоп одоо калчертай холбоотой ийм контент хийж байгаа учраас илүү юм чөлөөтэй байдаг бах. Тэгээд тэр талаар ер нь юу гэж хардаг вэ? Одоо ийм сөрөг сэтгэл жохон онцгой зүйлс бол угаасаа байх штэ тий. Энэ бол одоо биднээс хийсэн сонголт. Яг үнэ. Тий. Одоо ингээл одоо юу гэх юм би тэрнээс ашигтай зүйлийг авч байгаа бол би бас өөрийг хариуцлах ч гэдэм үү. Тэг тийм бас нэг хар барааны дагаал юм шүү дээ. Тэгэхгүй одоо ингээл юу гэх угаасаа тийм үсгтэй угаасаа байж л гэдэг шүү дээ. Тэрэн дээр амар нэг юм имзэглээ тий. Бүүг гайгүй шүү. Тий. Зүгээр гэхдээ нэг юм шүүмжлэх чинь бас юм хоёр талтай байгаа шүү дээ. Зүгээр нэг юм тэнэг пэ гэж хараацсан тий. Тэр ямар ч юм аргументгүй байгаа байхгүй тий. Зүгээр л юм тэнэг пэ. Тэнгүүд нөгөөх нь болохоор чи ийм учраас ингээд чи амьд надад тэнэг санагдаж байна гэж бичих юм бол за нэрэл би ийм байна гэдэг тэрийгээ дараа нь засах ч үт юм уу тий. Тийм тэнгүүтээ сүрэг сэтгэлийг ингээд хоёр ангилчаад байна л да. Тэгээ тийм хүмүүс нь бас заримдаа бас ер нь айгуу тийм хэрэгтэй байд юм байна л гэж бодсон шүү дээ. Ер нь бол тэр мэрийгээ даахгүй бол тий. Тэр мэрийгээ даахгүй бол ер нь ингээд контент угаасаа хийж мэж угаасаа яхад тийм шүү дээ. Одоо ингээд бүх контент микрод төр нь бол энэ хамаатай гэж би боддог байхгүй. Тэнгүүд ингээд амар сүрэг сэтгэлээр бас тий. Яг гэхдээ би нийгмэрээ ингэж хүн амьтанд муулж үзээгүй шүү дээ тий. Одоо чи rapper flash гэж байт юм уу тий. Нийгмэрээ тийм нөхцөлд бол хүн жоохоо эвгүй паникнд ордог байх л та тий. Бүхэлдээ нийгмээр их хэрэг айлталах л тий. Яг хөө түүнээс ганц 2 коммент бол нэг имзэглээл тий. Энэ чинь бас тодорхой хэмжээний дархлаатай л хэрэгтэй шүү дээ. Rapper Flaw бол танаа бас контентуудын гол бас сүүлийн үед тий. Гол дур болол явж ийлээ шүү тий. Тэгсэн цаачаа бол ер нь аим гоё шууга нэг тарьж чадсан. Тэгээд нэг тэгсэн тий. Тий. Айл талдаа би нөөсөн тэгээ сүлд бас rapper гинжин бас rocket bass уучлах гүйж байгаа харагдчихлээ тий. Тий. Тэгээ энэ чинь бас нэг юм гоё юм entertainment зүйл хэвгүй тий. Ингээл юм хипхоп гэдэг чи юу гэх юм ингээл бас нэг жоохон beef мифтэй ч юм уу те бас нэг тийм жоохон энгийн бас индастри калчер малч биш шүү дээ. Бусад одоо нэг юм сонгодог урлагч байт юм уу pop одоо зүйлээс илүү нэг жоохон чөлөөтэй нэг юм ганг те гангста нэг мэдрэмж. Угсаа эднес чи одоо ингээм бүлгэлж явдаг юм ч юм уу те манай crew хэмэрхэн гээл те. Тэгээд нэг юм угсаа стил нь тийм болохоор тэгэл яалчгүй нэг тийм өрхөө гоё beef мифч байт юм уу тиймэрхүүнүүд бол хүмүүсийн анхаарлыг татчихл да. Илүү гоё сонирхолтой бас тий. Тий илүү сонирхолтой байгаа байхгүй одоо чинь тий. Одоо чинь ингээд зүг үйсэн энэ хоёр ингээд яатсан бол гэ хүний яг үнэхээр тийм тий. Тэгэл нэг рүүгээ дистууд цацдаг ч юм уу. Тэнгүүд эн чинь бол яхааргүй хүний ингээд цаанаасаа байглаасаа ингээд татагдж байгаа байхгүй. Тэнгүүд одоо юу гэх юм над дээр одоо хамгийн тэнэг орж ирдэг комент нь бол зүгээр ингээд юм дээ. Чи зүгээр юм хов ярьдаг ч байт юм уу те. Зүгээр нэг энэ хоёр ингэ болсон байна. Ямар ч хүнд ямар ч хэрэггүй юм хийж ингээл те. Тэр амар тэр санагдах байхгүй надад ингээл зөндөөл дэлхийд даяар тийм шүү дээ ер нь бол. Дэлхийд даяараа ингээл угаасаа шар мэд. Одоо угаасаа Монголд хүртэл дандаа тийм шүү дээ. Тийм gossip те. Тийм gossip ингээл энийг ерөөсөй ойлгохгүй зүгээр нэг юм хов ярьдаг ажилгүй маачка гээл те. Энийг ажил болгож чамаас илүү өвчтэйгээ зүгээр хэлчмээр байдаг байхгүй. Гэхдээ эднэрт бол ерөөсөө ингээд юм үзэн ядагчнаас та би бол одоо юу ч хэлдэггүй зүгээр л яг үр дүнгээр л ер нь бол юмудаа харуулахыг хүсдэг ч байт юм уу те. Ер нь бол хүн болгон л бас тийм байвал их зүгээр санагдсан гэхдээ хүн болгоны хороогийн харах үнцэг бас өөр л дөө. Таны хувьд одоо ингээд 6 жил хипхоптой холбоотой контент хийгээд туршдаа явж байна. Ер нь яг өөрийн хувьд те энэ хипхоп одоо урлаг руу сонирхол сонсдог дуу хөгжим хизэнээс ямар хамтлагаас эхэлж байв? Тийм багасаа угаасаа тийм хипхоп л гээд явдаг гэсэн үү? Тийм юу гэх хипхоп гэж амар дүмсгүй шүү дээ тий. Зүгээр л нэг тэр урлагт нэг үнэхээр туртай. Тэгэл ер нь клик бум гангста сервис гэл ер нь тэгэл чи саунд мисан тэгэл ер нь сонсч үзсэн шүү дээ. Яхахгүй бинтийн өгч заах тий. Яг ингээд тэр үед чинь тэгэл крүүрээ манкуш гэж гарч ижсэн. Тэгэл одоо тухайн юм бас нэг жоохон драма хамтлах гэдэг шүү дээ.
дээд ч даа мотив ч гэдэг юм те. Клипэн дээр өвлж мөлц те. Бас тиймэрхүү нөө тажгаар бас ингээ сонсч монсдаг ч юм уу автлаа авах те. Хойд ч угаасаа яг нэг team rap яг team ч бас амар ингээ тийм модонд орч эхэлчихсэн шүү те. Тэгэнгүүт олон жилийн дараа ингээл эргэж ирээл бас өнгөрсөн жил тоглолт Монголд их бас айгүй гоё санагдчих واخ. Яг нөгөө сэтгэлд үлдсэн дуунууд те. Тэгээд ер нь бол багасаа л ер нь тэгээд хипхоп нөгөө төр нь туртай байсан дөө. Тэгтээ юу юм би хипхоп гээл амар тэ юу үргүн дүмсөөл тэгэл гадуур дотор тэнж минэлтэй энэ зөлдөн байдал ч үс хипхоп шихгүй манайхан бас ер нь амар андуурдаг те. Тэ ингээл юм хипхоп гэдэг чинь амар өчөө зүг амар шивсэн юмстэй те. Тэгтээ яг би тэр юм хүмүүсийн өмнөөс одоо амьдч үзээгүй болохоор ертөнцийг харах үзлээ мэдэхгүй л байна л да. Тэгтээ хипхоп гэдэг бол ерөөсөө зөлдөн байдал биш шүү гэдгийг манай ямарчсан сүүлийн үеийн рэперүүд ингээ харуулж байгаад бол би ер нь их баяртай байд шүү дээ. Тэгэхээр таны хувьд яг хипхоп гэдэг ойлголт юу вэ? Үзэл санааны хувьд одоо сая хэлж штэ ингээ зөлдөн байдал биш ээ. Одоо өөрөөр урд нь бол нэг юм байсан гэж байна. Тэгэхээр таны хувьд яг ямар алгоритмаар ажилладаг вэ? Одоо хипхоп гэж юу вэ? Ер нь таны хувьд? Хипхоп гэж бол миний бодлоо зөв entertainment л гэж би ойлгодог. Entertainment. Тийм, entertainment л гэж би ойлгодог. Одоо ингээл юу гэх нэг үе бодох юм бол яг тэр gangster serious click бүүм үед бол одоо хипхоп болтны жоохон нийгэм рүүгээ чиглэсэн те. Уус төвштэй D-стүү 76 энэ төр гэлж сайхан дуу муу гараад. Тэгээ яг юм нийгэм рүүгээ чиглэж нийгмийн асуудлыг хүнддэг байсан бол одоо бол хипхоп арай өөр те нэг юм амьдралын хэм маяг гэж бас би ойлгож байгаа байхгүй хипхопыг ер нь бол те. Тэнгүүд яг юм дуун дээрээ дуулдаг шиг байвал надад ер нь их таалагддаг байхгүй те. Тэнгүүд юу гэм би амар ингээд юм гинжтэй миний гинж ингээд хөлдөөхнээ тэнгүүдээ миний те одоо ингээд гараж миний ингээд зогсоол дээр Lambo ийм машин байна, ийм өмнөдтэй машин байна те. Яг үндэ хөрсөн дээр ингээд тэр нь байхгүй. Тий. Тэнгүүд яг урлаг ингээд хэтрүүлэхтэй гэж байгаа байхгүй. Яг мэдээж урлаг хэтрүүлэг байлгүй яг. Гэхдээ нэг юм тийм хитэрсэн хэтрүүлэг те. Тий. Өөрөө одоо жишээ нь Прүстэй үжиж Lambo дуулж бас болохгүй гэж би зүгээр л миний ингээ харах үнцэг тийм байгаа. Тэгээд миний бодлоор бол хипхоп бол ер нь ингээ бодоодсэн чинь амьдралын хэм маяг юм байна. Тэгээд амьдралын хэм маяг entertainment юм байна. Тэгээд яг юм үний юмар дуулах нь айгүй тийм чухал юм байна да. Тэгээд бас хипхоп дуулдаг хүмүүс ч гэдэм үү. Яг ингээ драйм майм бичээлтэй үнээс амар сонсогддог шүү дээ. Тэр хүмүүс бол яг цаанаасаа бас төрдөйм байна л гэж би ойлгодог шүү дээ. Яг энэ мэдрэмжтэй хүмүүс бол цаанаасаа л байдаг гэж би ойлгодог. Одоо ютубер хүний одоо контент одоо ерөнхийдөө бол урт контент шүү дээ. YouTube бол. Тэгэхээр ер нь яг төлөвлөгөө нэг яаж гард юм бол? Тэгэл ер нь угаасаа би ингээ ажиллаад байгаа түн Facebook-ийн контент, YouTube-ийн контентс хоёр өөр байгаа байхгүй тий. Facebook дээр амар явдаг юмнууд YouTube дээр явахгүй байдаг ч юм уу тий. Тэнгүүд энэ бол насжилтын төвшингээс хамаарж байгаа байхгүй одоо миний бодлоор. Жишээ нь зүгээр нэг юм сэтгүүлч үнэр цэцэгтэй ч юм уу тий нааратай холбоотой мэдээлэл Facebook дээр амар явж ангууд YouTube дээр тэгж явдггүй шүү дээ тий. Тэнгүүд яагаад гэвэл тэр одоо мэдээг явуулж байгаа 30 хэдэн насныхан ч гэдэг юм уу 40 хэдэн насныхан YouTube дээр байхгүй. Тэгээд шүүхгүй. Масаараа байхгүй. Тий. Тэнгүүд манай Монголын мас бол Facebook дээр байна шүү дээ тий. Тэнгүүд YouTube дээр бол юм залуучууд ингээ байгаад байгаа байхгүй тий. Тэнгүүд яг залуучууд руу чиглэсэн контент ч байт юм уу тий. Тэгээ нэг жоохон хүний одоо сонирхлыг ингээд хэлжүүлж байгаа хүний сонирхлыг татах болов тий. Тэгээ нэг тиймэрхүү л явдсан шүү дээ. Ер нь тэгээд тий яг насжилт амар чухал санагдав. 7 хоног төр нийтийн контент одоо яг ийд үедээ ч юм уу. Одоо бол айгүй олон ажил хийж байгаа гэж бодож байна. Одоо яг нэг анх төлөвлөгөө гаргаж ирсэн би нэг 100 кар очихдоо ингэн гэдэг ч юм тий. Тий, гэхдээ яг яг тийм нарийн бол план байгаагүй. Тэгээ ер нь бол сүүлд л одоо ингэж тий ингэж нарийн ингэ төлөвлөж сурж байгаа байхгүй яг миний хувьд. Тий тэгэнгүүт за 7 хоногт би хэдэн бичлэг орууллаа. За би нэг бичлэгэн дээрээс нэг дунджаар хэдэн мянган сабскрайб нэмж байна. Тий тэгэнгүүт би яг оны төгсгөлөхэд хэдэн мянга болох юм байна. За би ирээд 7 хоногт контентээ 2 болох юм бол ингэж явсараад би нэг хизээ ихэд 200k 300k үрчих юм байна гэдэг тооцоологч байт юм ингээ хийдэг болж байгаа. Тэрнээс өмнө нэг тийм айхтар бас нарийн план байгаагүй. Тэгээ ер нь бол одоо юу гэх юм YouTube мөрд одоо би ч гэсэн өөрийгөө тий ингээл амар лагмаг гэж хэлэхгүй зүгээр л туртай юмдаа айгүй тийм тууштай байсан. Тэгээд яг үнэхээр ийм юм одоо хиймий тий YouTube руу орё морё гэж бодож байгаа. Тийм залуучууд бол зөндөөл байгаа ах гэж бодож байна. Тэгээ ер нь бол тэг бодогдчихвэл бол тий ер нь бол шууд хийх хэрэгтэй гэж боддог. Одоо ингээл бид нар заавал юм микрофон, заавал юм өндөр хүчин чадлын компьютер бол ямар шаардлага байхгүй шүү дээ. Үнэхээр дуртай байвал зүгээр хүн бол хоолыг үзэрч байна. Тэгэл өөрийгөө гаргаач юм өөрөө гарахгүй байвал voice over хийгээл тэгэл яах вэ дуртай юм аа
хүн хийн л дээ. Таны хувьд ер нь тууштай байх гэж сая ярьж байна л да. Тэгээд яг энэ хипхоп контент хийгээд тууштай байгаад танд өгсөн одоо давуу тал юу үнцэн гэдэг ойлголтыг та юу гэж тодорхойлох уу? Тэгээ надад одоо тэглийн амьдарч байгаа амьдралыг хүсэж шүү дээ ер нь бол тий. Тэгээ ер нь бол амар талархдаг шүү дээ ер нь бол тий. Одоо юу гэх юм би ч амьдралд амар талархах дуртай. Тэгэл одоо би энэс ингээд 7 дор одоо тий өөртөө бас амар баярлж байгаа байхгүй. Тэгээд мэдээж хүмүүст баярлна. Тэгээд ер нь бол одоо зүгээр л нэг юм асуултны үглээ уучлаарай. Үнцэн шал өөрөн бодсон байхгүй. Үнцэн үү? Тэгээ үнцэн нь бол тэгэл одоо надад байгаа бүгдийг л өгсөн шүү дээ. Би энэ чинь нэг энэ асуултыг би яг асуух хэрэгтэй. Тэгээ Монголын хипхоп соёл орчныг одоо YouTube өөрхөн контентээр ер нь яг ямар харагдуулахыг хүсдэг? Би зүгээр л үзэгчд болон рэперүүд хоорондыг нь жоо ойртуулахыг л хүсдэг. Тэнгүүт рэперүүд шиг те одоо рэперүүд ингүүд нэг тийм те жоо үзэгчдээс нэг юм жоох юм холч үйд юм уу те нэг юм мэддэхгүй одоо яг хуу хүн ямар ч үеийн те хайцан характерын үед ямар ч нэг юм дуудуулаад бид нар клип үзээл тайзан дээр дуулахыг харж байгаа шүү дээ. Тэнгүүд энэ хүн тэнгүүд яах те ямар характертай гэдгийг хийж байгаа стори хийж байгаа пост ч байт юм уу те дуулж байгаа үгнээс нь л үнэн шүү харагдаж те. Ямар ч зэн сонсогчдтой бол илүү одоо ойрхон байхыг л хүсдэг. Тэ ер нь бол сонсогч болон рэперүүдэд илүү гоё ойртуулад тийм байхыг хүсдэг. Тэгэл 170 мянга гэдэг бол бас бага тоо ш тий. Одоо YouTube дээр одоо 170 мянга гаруй одоо subscribersтай байна гэдэг бол их тоо. Ер нь ямар бичлэгээрээ илүү бүүм хийв. Тэгэд нэг бодчихараа нэг бодчихдээ юм ямар учиртай байд юм бэ? Тий одоо энэ чинь бас насчтаа ч талаа дээ. Одоо жишээ бас насчлаа. Тий түшиг Grimix Charmy энэ төр бүр ингээд нийгмийн тий. Тэнгүүд эдгээр чинь ингээд намааг л эзэж явах хүүхдүүд үзэхгүй байхгүй тийм жоохон 7 настай 6 настай хүүхдүүд намааг л чинь үзэхгүй байхгүй. Нэрээ юу тоон ер нь насны тоон хэдээс 25-аас 34 бол миний 60%, 70% барыг эзэлж байгаа хаа. Тий. Тэнгүүд одоо чинь тэрэн дээр намааг 7-оос 13 мөрөгийн одоо насжилтын ангилалтай нэг 5% эзэлж байгаа чинь тий. Тэгээ тэнгүүд бас нэг юм хоёр өөр байгаа юм л та. Тэгээ одоо чинь Charmy мамиг бол бүр ингээл те насны тэнгүүд ялангуяа тийм жоох хүүхдүүд бүгдээрээ үзэж чинь. Яа тэгээд би ийм дэр бол ер нь бол жоохон тийм сурталчилж байгаа маа жоохон ч гэсэн бас хариуцлагатай байх хэвэл юм байна гэдгийг сүүлд би ойлгосон л доо. Тий. Гэтэ би өчигөө хэнийгч буруутгахгүй шүү дээ. Хамгийн бүүм хийжсэн бичлэг нь юу байсан бэ? Тэр бол ер нь юу байсан одоо 7 хоногийн л мэдээ байсан. Би эхлээд нөгөө нэрнээс цааш юу мэдэх вэ гэж рэперүүдийг танилцуулаад тий. Одоо чинь Вандебогийнхан бол одоо дарханаас гарч ирсэн хоёр шүү. Энэ одоо Эрдэнэ олд инх чамц гэдэг хоёр хүн байд юм аа гэж ингээд танилцуулж яриа л тий. Тэгэж явж байгаа л ер нь дараа нь юм 7 хоногийн мэдээтэй болёо тий. Ингээд гарууд бас хаана юу ийгээд байна. Бас энийг бас сонсогч мэдж байгаа хэвээр энийг бас гоё хипхопыг амар гоё тийм entertainment байлгая те. Ер нь тэгэл entertainment зүйл амар чухал шүү дээ. Одоо чинь Америкийн бид нэр контент нөгөө power slap гэх би энэ чинь халагддаг контент үзэж байгаа байхгүй. Тэнгүүд тэр ингээд бүр ингээд те 3 сая 4 сая subscribeтай тэр чинь бас Dana White UFC-ийн Dana White үүсгэн байгуулсан байна л дээ. Тэгэнгүүт харж ангуутын тайзан дээр ингээд байж байгаа хамгаалагчт нь амар том юм бийтэй те амар шилмэлтэй нэг амар сервисли царамаараа те бүр нэг тэнгуут яг тэрийг ямар сүртэй гарууд вэ гээл те бүр нэг юм үзмэр санагддаг ч юм уу те тэнгуут юм үнэхээр Америк бол үнэхээр яг entertainment гэдэг зүйлийг тулгадаг газар байд юм байна гэдгийг л ер нь тэлийн хугацаанд амар ойлгосон л доо. Тийм учраас ер нь аль ч салбарт ер нь entertainment гэдэг зүйл амар чухал юм байна л гэж ойлгосон шүү дээ. Видеого эдитлэхэд хүртэл жоох entertainment л те цаана дэвсэж байгаа аян сонголтж байд юм уу. Тэгээ ер нь жоох entertainment амар дутагдаад идэм болоо да гэж боддөө шүү дээ. Тэгэхдээ яг сүүлийн үед ингээл ер нь контент зах зээл гоё хөгжиж байна те. Одоо энэ чинь контент бизнес гэдэг бас ийм болчихлоо шүү дээ. Тэгээ тэнгууд энэ дэр одоо өрсөлдөөн гарч ирж байна. Тэгээд өрсөлдөөнийхөө хэрээр тэгээ шигшигдэл хин entertainment одоо тэр нь л том зүйл төгсдөг. Гэхдээ нөгөө талдаа одоо хипхоп одоо салбарын тий entertainment байдлыг өсгөж байгаа бас хүн болов гэж бас хараад байгаа. Илүү сонирхолтой болгож байгаа болов гэж бодоод байна. Таны хийж байгаа одоо контент бүтээлүүд тий. Тэгэхээр энэ дээр нэг нууц мэдээлэл авсан. Дууны найруулагч, дууны инженер бол мэрэгчлээ. Тэр нь бас илүү контент
хийхэд туслаад байна уу. Тэгээ дээр нь бас сэтгүүлчийн үүргийг баг гүйцэтгэхэд байгаа шүү дээ. Энд чинь нөө мэдээлэлээ олно гэдэг чинь нэг чухал юм байна. Тэгэхээр зарим мэдээллүүдийг баг хөв хүн рүү залгаад ч юм уу за юу болж байна ч гэдэг юм уу эсвэл ямар байдлаар ганцхан ингэж мэдээж бүх юм нүдэн дээр ил постоор явахгүй шүү дээ. Тэгэхээр цаанаагаас мэдээллүүдийг хэрхэн яаж олд юм бэ их сурвалжийг. Яг тэгэл юу н угаасаа яг иймэрхүү зүйлийг хийгээд эхлэхээр нөгөө хүмүүс угаасаа тодорхой хэмжээнд мэдчихдэг бол тэг хүмүүс ингэ мэдээлэл явуулаад те. Тэнгүүтээ ийм нэг юм явуулсан жоохон замраагүй ингээл мэдээлэл явуулчихгоо те. Би тэрийг ойлгож ийж хүмүүст ярих хэрэгтэй байхгүй те. Би тэр үйл явдлаа бүрэн ойлгож ийж хүмүүст яг ийм бос юм байна гэдгийг ингээд цаан тайлбарж өгвөл юу гэх юм одоо хүмүүс бол айгуу тийм их явуулдаг болсон л доо. Яг дууны найруулагчид бол би чинь Сүүсээ радио телевиз төгссөн. Тэгээд яг нэг оюутан багт бас ковид үед гарсан юм аа. Тэгтээ яг дууны найруулагч мэрэгжил бол нэг амар тийм YouTube тэтгэвтэй нөлөөлөгүй. Зүгээр нэг тийм яаж чад ковид үед гараад нэг сайн сурч чадаагүй угаасаа бидний үеийн оюутангууд 2 жил л баг ковидээр явцсан шүү дээ. Тийм болохоор нэг амар тийм одоо дууны найруулагч би боллоо гэх те ингээм одоо мэрэгжлийн төвшөнд хийгээд байгаа юм байхгүй шүү дээ. Зүгээр яг ингээд сонирх шиг төвшөнд бас те. Давуу тал яг жоохон болдог баха. Надад бол тэгтээ контент бүтээх бол нэлээд юм яригтай санагддаг юм аа. Нэгт одоо сэтгүүлчийн мэдээж үүргийг гүйцэтгэн зан дээр нь одоо унших одоо текстээ хийн, эвлүүлэг хийн, дуу оруулна, дууны найруулга хийн гэл нэлээд юм ажиллагаатай бас зүйл юм болов гэж харагддаг. Тийм таны үед ер нь контентоос гадна өөр ямар хобби сонирхол юу хийж байна да? Full time буюу одоо бүтэн цагийн ер нь контент креатор болцсон маа шүү дээ бүтээгч болсон маа. Одоо бол тэгэл юу гэх жоохон боломж олцоод бол жоохон аялж гин те. Аялаад өөрийгөө сорж гин. Тэгэл ер нь тэгээд сүүлийн бас хэдэн сар ер нь бол жим дэвж гин. Тэгээд ер нь залуу хүн заавал жим дэвх хэрэгтэй байна гэдгийг амар сайн ойлгосон те. Тэнгүү тэнцэнээс бас ажлынхаа ирч хүчийг авч гин те. Тэг гэдэг ч юм уу ерөнхийдөө бол нэг тиймэрхүү. Хүмүүс ер нь хэр таньж байна. Одоо бол хоолоогоор нь хөвчлэн мэдээд идэг штэ. Илүү нөгөө царай дурс гардгуу одоо хүмүүсийн тэгэхээр хэр одоо танил болж байна да. Тэг одоо танил одоо мэдхгүй одоо нэг ахтар биш. Тэгтээ тодорхой хэмжээнд таних хүмүүс танилцуулах. Тэгээд юу гин таньчаал намайг оо сайн байна уу? Одоо чам байнг үзтээ шууд зураг даргал ихгүй шүү дээ хүн болгоо. Тийм учраас одоо таньж байгаа танихгүй байгаа мэддэхгүй. Миний гол зорилго бол тэгтээ хүн дөрөөс юм таниулах шаардлагагүй. Зүгээр л хийж байгаа ажлын тэр зүгээр давуу тал болон бонус нь мөнгө болон нэр хүнд гэдэг зүйлийг авч байгаа. Зүгээр л хамгийн гол нь мэдээллийг хүргээд сонсогчдоо тэг гоё юм хипхоп энэ салбараа entertainment салбарыг гоё халуухан байлгахыг л ер нь хүсдэг те. Жохон хайпруулаад. Би тэгтээ нэг сонирхолтой юм асууж байгаа. Тэгээ ер нь бол одоо ингээд хипхоп салбар за тэгээ ингээд YouTube дээр контент хийж байгаа яг хэрхэн монетайз хийж байгаа. Би монетайзыг л ойлгохгүй л те. Тийм одоо чи нөгөө Монголоос чинь YouTube үзэнгүүт одоо чи мөнгө олж ирэх гэж байдаг юм те. Яг тэгэл одоо нөгөө мэдээж дийлэнх орлогыг бол спонсорууд бүрдүүлнэ. Би одоогоор бол нэг гард магна гэл нэг эргэжтэйчүүд юм ихтэй тэгэл хамтран явчих шүү дээ. Ямар ч юм энэ бас хамгийн гол нэг тийм хэрэгтэй зүйл байгаа байхгүй тий. Тэр нь тэгээд манай суугийн үзэгч чинь 65% нь л билүү дандаа эргэжтэй хүмүүс байдаг учраас тий спонсорын орлогоор л орлого олно доо. Тэгээ яг AdSense-ээс нэг жоохон мөнгө орж ирнэ. Тэгэл нэг тиймэрхүү маягаар. Сүүлийн үеийн ер нь Beefood юу байна? Сонирхсан. Би үзсэн л дээ. Гэхдээ яг асууч байхгүй. Сүүлийн Beefood нэг хаахгүй энэ доо. Тий, нэг хаах тэр тийм. Тэнцэнгийн талаар мэдээлэл байсан. За мөн одоо бэ тамирын талаарх мэдээлэл байсан. Тий, бэ тамир одоо Монголд ирчээл цаашаа тавалт моолт их гээл. Ер нь боо амар сонирхолтой л болж байна тий. Тэгээ тамир бас гоё юм болох бах тий. Тий, 11 сарын 8-нд байсан баха. Степен. Тэгээд тэр надаа насжилт нь айгу таалагдсан тоглолтын нэмэх 21 гээл те. Тэнгүү чин бас тэнд юм учиргүй зодон зохион болол те. Тэгээд тахгүй тодорхой хэмжээний ухамсартай үзлүүд тогтсон залуучууд очих учраас ер нь бол нэг айгу цэвэрхэн гой тоглолт болох гэж бодож байгаа. Тэг ямар ч сан цаачаас ирэхчил стадион шоу моогийн юм ч гэдэм үү те. Тэнгүүд бас гинжин бас дараа жил 100-аг хедлайнер болох гэж байгаа гэдэг ч юм уу. Тэгээ ер нь бол надад яг энэ он гэхээсээ илүү 26 оны Монголын pop ер нь бол амар тийм гоё болох юм шиг санагдаад байгаа. Яа тэгвэл бэ тамир мамир ирсэн. Ер нь бол тун дэжгөө entertainment хипхопыг бид нэр бол сонсох хаа гэж бодож байна. Тэгээ сүүлийн үед бол энэ клипний чанарыг бол би заавал ярих хэрэгтэй гэж бодож байна. Монголын клипний одоо тий энэ чанар бол бүр амар дээшилж байгаа. Амар дээшилж байгаа. Тэр амар дээшилтэнд бол маш олон тийм хүмүүс хүчин одоо нөлөөлж штэ тий. Тэр чинь нэгээрээ бас гоё үнэтэй хийдэг болж байна тий. Тэгээд үнэтэй хийж байгаа нь яг гоё чанартай хийдэг болж байна хамгийн гол нь тэгэл. Тий одоо тэгэнгүүт саунд инженерүүд байна тий. Монголд бол
Алаг Егоров гэдэг продюсер орж ирснээс хойш Монголын хипхопын дууралтж байд юм уу? Битмейкерийн талтай бүх юм өөрсөн next level хийсэн. Тэгээ Монголын хипхоп төр Abyss гэдэг клип хийдэг залуу орж ирснээс хойш клипний төвшин дээшилсэн гэдэг ч юм уу те. Тэгээ рэпрүүдийн төвшин тэрийгээ дагаад бас гой сайжирч гэдэг юм уу. Ер нь ингээд багаар одоо галаа өрдөөл ба. Тэгээ галаа өрдөөл. Ер нь хүмүүс Newsack гэж дууддаг эсвэл яг юу гэж дууддаг вэ тэрийг? Зүгээр нөгөө таньдаг мандаг хүмүүс бол тэгээ миний нэрээр л дууддаг юм доо. Тийм. Тэгээ яг одоо нэг таньж мэдэхгүй хүмүүс бол тэгэл нэг юугаар дууддаг чинь. YouTube-ийн нэрээр. Тий одоо чинь бид нар ингээл одоо чинь гинжинг чинь одоо гаждаг гэдэг нэртэй хүн шүү дээ. Тэнгүүд одоо хүмүүс одоо гинжинг гэдэг ч юм уу тий нэг ник нэмэрэл яг мэдээж таньдаг мэддэг хүмүүс бол яг л нэрээр дуудаал явна да. Таны хувьд топ 5 хипхоп Монгол шүү. Хипхопыг нэрлэл гэвэл яг одоо цагт би ер нь нэрлэе гэж бодож байна л да. Тэг яг одоо цагт бол яг одоо цагт бол гинжин байна л да. Яг номер 1 дээр бол яг гоо цааш Элиама цомог момог те. Тэг хамгийн гол нь одоо хипхопод өөрийгөө зориулж чадчихээн те. Энэ зүйлийг зүгээр мөнгө гэж харахгүй байна. Яг өөрийнхөө амьдрал болгож байна те. Тэг хамгийн гол нь юу гэх юм ингээл одоо хүмүүс чинь тоглолтыг хаалга болчихдээ шүү дээ те. Нэхгүй байна. Тоглолтоо хийж шууд маргааш нь баг шинэ дуу цацж जैन те. Өргөжлүүлээд энэ чинь клипний ажил. Тэгээд энэ ч одоо сүүл клипээ цацсангуудаа мангар ойрхон клип ингээ хараараас нь цацж мацаал те. Уран бүтээлчлэг те. Тийм энэ чинь тэрний цаана асар их юм байгаа шүү дээ те. Тэрний цаана нэг мөнгө төгрөгөөс хавуулаад өөрийнх нь цаг завч гэдэг юм амар их зүйл байгаа шүү дээ. Тийм учраас яг энэ зүйлд амьдралаа зориулж байгаа чанартай хийж байгаа. Тэгээ өөрийгөө бас ингээд нэг төсөнд авчирсан харагдах байдлаас хүртэл одоо энэ хөдөлмөрч хүмүүсийн таалагддаг дөө. Тэгэл ямар ч сан нэгт бол одоо тийм байна. Хоёрт бас магадгүй би тамир мамирыг нэрлэх юм болоо гэж бодож байна. Тэгээ гуравт одоо жишээ нь яах ч юм уу те. Тэгэхдээ одоо яг ингээд тулчаад байна л та. Одоо тэгээд сайн рэпер бол зөндөөл. Ямар ч байсан л нэгт бол гинжинг гэж байгаа юм тий. Тэгээ яг одоо цагт бол тийм байна. Тэг яг бүх цаг үе бол мэдээж арай чигсаалт гарах байх л та. Түрүү нэг ярьжсэн шүү дээ. Өөрийгөө ингээд яг ирээдүйд ингээд холыг би өөрөө харцсан байгаа болохоор за би нэг энийг хийж болохгүй юм байна да гэдэг ч юм уу те нэг юм шугам бариадсэн шүү дээ. Тэгээ тэр ирээдүйд яг хаана өөрийгөө яг ямар төвшөнд очсон байна гэж харж байгаа вэ? Яг тэр холыг болж байгаа гэдэг хамтаа. Тийм. Одоо чи нэг амар тийм би ингээд хүмүүс чинь 5-10 жилээр ингээд төлөв байгаа л тийм. Би сүүлд ингэж болохгүй байна л гэж бодсон л да. Юу нэг ойрын зорилго дээр үрчээд ойрхон юм зорилго тавьсан нэг зүгээр юм байна. Тэр нь одоо 1-2 жилдээ 1-3 жилдээ байж байдаг ч юм уу те. Хитрхи амар холыг ингээд зорчоор хүн ингээд тавьж орж байгаа байхгүй те. Надад хугацаа байгаа. Надад хугацаа байгаа учраас тийм надад хугацаа байгаа учраас өнөөдөр ингэж яа. Өнөөдөр амарч ич үү юм уу те. Одоо нэг зан сайхан 7 хоног амарч ич үү юм уу те. Наачста зөв санагш. Яг би тэгээд байгаа. Тэнгүүд тэгхгүйгээр яг юм 1-3 жилийн ч юм уу те мангар тийм ойрын те жоохон шахуу те өөрийгөө жоохон юм шүүсэн шахах те. Тэгээд юм заримдаа ингээд нэг юм нойтон альчир ингээд бүр ингээд мушгаад юуж гарахгүй болтлоо тэгэж бүр ингээд те дусал. Тэгээд заримдаа бас тэгэж өөрийгөө нэг шахч махаач ч юм уу те. Тэгээд хамгийн гол нь энэ зур ерөөсөө эрүүл мэндэд орхигдуулахгүй байх хэрэгтэй юм байна. Тэгэл өөрөө хамгийн гол нь эрүүл байжж тэгээд ямар ч өөрийнхөө зорьсондоо хүрэх юм байна гэдгийг илүү амар сайн ойлгосон шүү дээ. Тийм учраас одоо юу гэх юм ажил чухал байж болно. Гэхдээ нэгдүгээрт бол эрүүл мэнд л байгаа байхгүй тий. Тэгээд уртын замдаа сайхан бүгд сайхан эрүүл мэндэ бодоод одоо Улаанбаатарчууд маань айгүй стресстэй байна. Амар стресстэй байна. Нэгэндээ хайргүй байна тий. Нэгний хүндлэхгүй байна. Одоо тэгээд шууд шал өөр юм ярьдаг. Энийг ямар ч зэн тэгээд ер нь бол би зүгээр нэг амар хүндлээсэй л гэж боддог. Гэтэ үнэн. Ялцч бол ярьж байгаа 1000% санал хэлж байна. Тийм одоо тэгэл угаасаа үйлчлэгийн газар байгаа те. Монголчууд ихтэй үйлчлэг амар сайн хийж байгаа байхгүй те. Амар гоё хүмүүс хийдэг те. Амар шүд мүдэнд амар сайн. Шүд мүдийн имлэг амар сайн. Тэгэл өөр ингээл зөндөө мэд үс засах хүртэл айгүй сайн засч масдаг те Монголын барбарууд. Тэгэнгүүт яг зарим нэг нь үйлчлэгээний байгуулагч гэдэг юм уу, хоолны газарч гэдэг юм уу те. Нэг юм ямар ч сайн байна уу байхгүй үндэ ингээд адаглал юм гоё энийгээд те ингээд харьцаж чадахгүй сайн байна уу баяртай байхгүй те. Ер нь зөвхөн сайн байна уу баяртай уучлаад энэ гурван үгийг л ер нь үйлчлэгээний байгуулагч бай Монголын хүн болгон ер нь энийг амар хэлж сураасай л гэж боддоо шүү дээ. Одоо чинь солонгосчууд бол яг ийм хүмүүс гэж аамал да наана амар тийм те камсамида анасё гэж ингэчээд цаагаараа жоо ингэдэг ч юм уу те. Гэхдээ эдгээр чинь ингээд наана өөрсдөө хүндлэх тийм сэтгэл аваад шүү дээ те. Тийм учраас ер нь бол зүгээр яг иргэдийн байгаа царай бол нийгмийн байгаа царай байдаг аа л гэж би бол
ойлгосон зүйл. Тийм учраас бид нэг нэгнээ гоё хүндлээд нэг нэгэндээ хайртай байгаад те. Тэгвэл энэ сайхан улс орн чинь сайхан хөгждөгч байд юм уу? Яг нэг нэгнээ хүндлэн гэдэг чинь бас боловсралтай гэж бас тэгэн шүү дээ. Тодорхой хэмжээний. Гэтэ зарим талаараа одоо нөгөө сая хэлж байгаа шүү дээ. Иргэдийн байгаа царай бол нийгмийн байгаа царай гэдэг. Тэгээд зарим талдаа ингээд иргэдийг ийм уур уцаартай, ийм одоо амьдралын стресстэй байгаа байдлыг үүсгэж байгаа нь өөрөө энэ арт түмний амьдрал нь өөрөө ийм болгоод байгаа юм болооч гэж бас бодоод байгаа. Үнэхээр маш санхүүгийн ч гэдэг юм уу амьдралын ийм асуудалтай хүмүүс бас заримдаа сайн мэнууч гэдэг юм уу эрэг тийм хандлагыг гаргаж чадмааргүй ч үе бас байна л да тийм шүү дээ. Одоо юу гэх ингээл амар баг цайлаа авдаг ч юм уу те тэр нь хаана юундаа ч хүрдгүй гэдэг юм уу те уусаа бүгд нь нийт дээр стресстэй байна л да. Айгуур бухимдалтай те тийм шүү дээ. Яг та анханасаа нэг угаасаа л одоо энийг бол өөрчлөхөд амар хэцүү ч гэдэг юм уу те ингээл анханасаа л хот төлөвлөлт нь юм байсан. Одоо тэгээд ийм мич ярингууд бүр ингээд том зүйдөө бол явж байгаа гэдэг. 170 мянган хүн одоо subscribe хийгээд юмыг нь үзээд тий заримдаа ингээд шүмжээлээд магтаалаа хэлээд бүр хүлээж үздэгч маш олон хүмүүс байгаа. Тэгэхээр энэ дээр бол эргээд нөгөө олон дагагчтай олон нөлөөлж байгаа хүмүүс бол хариуцлага гэдэг юм яригддаг л да. Тэгэхээр таны хувьд хариуцлагыг хэрхэн яаж хардаг вэ? Хэрхэн яаж хэрэгжүүлэе гэж боддог вэ? Хүн дандаа зарим нь бол би иймэрхүү юм сурталчлахгүй ч гэдэг юм уу те ийм олон түгээхгүй ч гэдэг юм уу олон үзэл баримтал байна л да. Тэгэхээр таны баримтлал юу вэ? Яг хөө миний баримтлал бол тэгэл эхэндээ үгс тийм байгаагүй сүүлийн үед те жоохон юм хэрэгтэй юм байвал зүгээр юм шүү те. Гэтэ би бол өчигөө амар веб мэп PM сурчлахгүй хэрэггүй. Одоо тэгэл залуу хүмүүсийн хэрэгэлдэг юм шүү те. Би сурчлаагүй тэгэл нийгмээр хэрэгэлж тийм шүү. Одоо чинь би ингээл эсэргүүцлэгээл эн чинь миний арт бас амьдрал байгаа шүү тийм шүү. Гэтэ миний арт амьдрал байлаа гэд би бас учиргүй тийм мөнгөний цагаан тий ингээд мөнгөний цагаан солиотой ч байд юм уу ардын намамд ингээд сүнс худалдаа явахгүй байна шүү дээ. Тийм учраас бас юмныхаа бас тунган аймаас сайн тааруулах хэрэгтэй байх. Гэтэ хүн болгоноос цаана амьдралтай шүү дээ. Тий ялгаагүй контент мейкер гэсэн цаана амьдралтай тий дагагчийнхаа их бага хэмжээгээс шалтгаалаад тэднээс чинь олж байгаа мөнгө нэрэгдэж байгаа тий. Тэгээд энэ чинь амар тийм урт удаан хугацаанд хүнд ингэж олон мянган хүндээс контентоо ингэж урт хугацаанд өргөн гэдэг чинь бас өөрийнх нь амар үнцэн яваад байгаа шүү дээ. Тэгэл өөрийгөө тэн дээр бас өөрийгөө үнэлж байгаа. Тийм учраас нэх хайхтар аль талдаа л жоохон шүүлтүүртэй. Гэхдээ учиргүй нэг тийм тэхгүй гэдэг зүйл бол нэг байхгүй. Гэхдээ хамгийн гол нь мэдээж юу ярих уу, яах вэ гэдэг тал дээр бол хариуцлагатай байх байх уу. Үзэл бодлын тал дээр тийм. За тэгээ бидний урилгыг хүлээн авсан танд маш их баярлалаа. Тэгээд ирээдүйн олон контент одоо салбарт нь тийм өндрөөс өндөр амжилт хүсье бас олон өөр шин содон зүйлсийг үзэгчдийн хүртэл олгоосаа гэж хүсэж байна. Тэгээд олон бас сонсогч нар нь хүсэж байгаа гэж найдаж байна. За баярлаа. Тэгээд өрсөнд баярлаа. Баярлаа. Тэгээд дараагийн контенттэй нь уулзъя. За тэгээд тооёрын ч гэсэн ажилд амжилт хүсье. За маш их баярлаа. За үзэгчдээ өнөөдрийн маань 533 дахь дугаар буюу 10 сарын 16-ны Пүрэв гарагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Цастаа нэгэн дугаар маань та бүгдтэй намнаа олон дээгнэр хамтайлаа. Тэгээд маргаашийн дугаараар 10 цагтаа эргээд уулзцгаая. Хайртай шүү. Тэгээд бүгдээрээ сайхан дулаан авцлаарай. За зам тээврийн хөдөлгөөнд оролцож байвал болгоомжтой оролцоорой гэж хүсэж байна. За баяртай. Терминал нэгтийг таныг хөтлөн. Баяртай үзэгчтэй. Баяртай.